Эртээ урдын цагт гээд үлгэр эхлэхэд би дуртай. Яагаад ч юм хүүхэд насанд сонсож өссөн үлгэрүүд чанга дуугаар үг нэг бүрийг дуудаж өгдөг байсан ээжтэй минь хамт байсан дурсамжуудыг эсэргээдэг юм. Гарын хуруунд багтах цөөхөн хідэн үлгэрийн номнуудаа орой болоход гуйж байгаад л ээжээрээ хид хид уншуулж авна. Ганцаараа үлдэх үедээ харин ч нэг шүлэг цээжилсэн хүн шиг яг л номоо өсөг мэдээд байгаа юм шиг л уншиж гарна. Иймэрхүү байдлаар хүүхэд ахуй насны нэгэн үеийн дурсамж маань бий болсон юм. Одоо бодоод байхад би тэр үед ээжтэйгээ хамт байсан цаг үеуд маань үнэхээр аз жаргалтай байжээ. Тэгвэл өнөөдөр хэдүүлээ үлгэр сонсож унтдаг байсан хүүхэд нас руугаа эргээд нэг очицгоох уу? Хүүхдийн үлгэрийн ном бичих гэсэн мөрөөдөлтөө авсан чиний итгэл танд панда 2019 оны 4 сарын 27-нд нэгэн үлгэрийг бичиж байжээ. За та бүхэндээ энэхүү үлгэрээ сонсгоцгоё. Эртээ урдын цагт бидний мэдгүй холын хол газар нэгэн ид шидийн гэмээр нуур байдаг байв. Тэрхүү нууранд хүн өөрийгөө харахад тусгалаас нь ирээдүйн өөрийгөө олж хардаг. Хүмүүс нас бий гүйцэж 16 нас хүрэхэд нууранд өөрсдийгөө харж өөрсдийн ирээдүйг олж мэддэг байв. Өөрийнхөө тусгалыг тариачин болгож харсан бол тэр хүн бүх насаараа тариач. Өөрийгөө ихэс дээдэс ноён хэмээн харсан бол тэр хүн тийм л болдог байлаа. Яагаад ч юм хүмүүс нуурнаас олж харсан дүрсээ хизээж яагаад гэж бодолгүй зүгээр л хүлээн зөвшөөрч амьдардаг байлаа. Энэхүү нуурны эд шид улам бүр хүмүүст танигдан хүүхдүүдийг 16 нас хүрэх үед найр цэнгэн болж хөөрч баярлан хүүхдийнхээ ирээдүйг нуурны тусгалаас харан бүтэн өдрийг өнгөрүүлдэг байв. Ингэж өдөр хоног өнгөрсөөр бас нэгэн баярт өдөр тэрхүү нуурын хаяанд ирж өөрийн ирээдүйг мэдэх гэсэн хүслээр дүүрэн хүүхдүүд нуурын эрэгт цугларчээ. Тэр нууранд аригун химэх нэгэн охин бусдын адил догтлон дотроо яарч өөрийн ирээдүйг хүлээн авахдаа өөрийгөө бэлдэж байв. Нар дээр гарч туяагаан гийгүүлэн нуурыг гэрэлтүүлэн байх тэр үед хүүхдүүд ээлж дараагаар нууранд өөрсдийгөө харж эхлэв. Өөрсдийн ирээдүйн дүр зургийг харан баярлах хүүхэд байхад уйлж гутран буй хүүхэд ч байлаа. Ингэсээр аригун охины ээлж ирж дотроо булиглах догтлол төгшүүр хоёроо даран байж нуур руу өнгийн харав. Нууранд туссан өөрийн дүрсийг харсан аригун яах учраа олохгүй хийдимэл эрхэн тойрноо аврал ирсэн харцаар харан хэсүүд дуугүй зогслоо. Хүмүүс гайхаж эхлэв. Ээлжээ хүлээн зогсох хүүхдүүд хоорондоо шивээр авирхийн юу болж байгааг үл ойлгон гайхан зогсоцгооно. Тэр дундаас хурдан холдооч дараагийнх нь хүлээгээд байна гэдэг дуугаар сая аригун ухаан орж дахин нэг өөрийн тусгалыг харан үг дуугүй цааш холдов. Үлдсэн хүүхдүүд нууранд өөрсдийгөө олж харан баярлах, униглах ээлжлэн ард үлдэн хоцров. Аригун чимээгүй алхасаар гэрийнхээ үүдэн дэрв. Гэрт түүнийг хойд ихийн хоёр охин үг чимээ гаргахгүй сонин шагаах аав нь хүлээж байлаа. Түүний хойд ихийн охид аригунээс 1 болон 2 насаар ихж хамгийн том нь баян айлын хүүтэй сууж гэрийн эзэгтэй болох. Харин нөгөө охин нь гартаа биер атхан зураг уран бүтээл тойруулж байгаагаар өөрсдийгөө нуурнаас олж харцгааж гин. Харин одоо тэдний хувьд аригун өөрийгөө хэрхэн олж харсан нь их чухал санагдаж байгаа ажээ. Гэрийнхээ үүдэнд доош харан орох хэсгээ шийдэж ядан байхад гэрийн хаалга онгой
өөрөөс нь 1 насаар ихч азуур гарч ирэв. Доошоо харан чимээгүй зогсох аригууныг харсан азуур хэсэг чимээгүй түүнийг ажиглан байснаа. Гэртээ орохгүй юу хийж зогсож байгаа юм бэ хэмээн асуулаа. Азуур ихчигээ харсан аригууны нүдэнд нулимс цэглэгнэн цөрхрөн уйлав. Миний ирээдүй юу ч байхгүй хоосон байсан. Би нууранд өөрийнхөө тусгалаас өөр юу ч олж харсангүй хэмээн уйлж гарав. Юу болоод байгааг ойлгож ядан байгаа азуурын араас хойд их том ихч хоёр нь юу уйлаа майлан болоод байгаа юм бэ гэсээр гарч ирцгээв. Бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдахаа үргэлж анхаарч бусдад сайхан харагдах гэж үргэлж хичээдэг хойд их нь баргаар царайлан аригууны зүг нэг харснаа азуурын зүг дахин наадхаа гэрт нь орвол маргааш ихэд ойр хавийн бүх хүмүүс амаа авалцсан бидний тухай шивнэлтэх нь хэмэв. Том их чинь хүртэл инэв хийснэ. Аригуун л болсон хань олигтой юм юу л болов гэд гэрлүүгээ оров. Аригууныг аргадан үлдэх азуур гэртээ ороод тайвшраад түүний дараа юу болсныг чинь сонсъё гэж хэлээд түүнийг дагуулan орлоо. Аригуунд тохиолдсон явдлыг сонссон азуур дүүдээ хэрхэн юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Учир нь нуурын тусгалд өөрийн ирээдүйг олж харсан азуурын үг аригуунд тус болж чадахгүй болов. Тийхүү хэсэг чимээгүй сууж байснаа азуур аригуунд хандаж "Чи чаднаа" гэдэг хоёр үгнээс өөр юу ч хэлэлгүй түүнийг ганцаарнг нь үлдээв. Унтахаар хэвцэн аригуун янз бүрийн зүйлсийг бодсоор гүн ойрон давтжээ. Зүудний ертөнцөд ч гэсэн аригуун өөрийгөө нууранд тусгалаа харж байгаагаар зүудлэн. Гэхдээ энэ удаад тэр арай онтоо зүйлийг олж харав. Маш олон хүмүүсийн амьдрал нууранд харагдана. Яг л хүмүүсийн намтрыг кино мэт харахад аригуун түүний нүдний өмнөр хүмүүс янз бүрийн зүйлсийг хийж байгааг харлаа. Зарим нэг нь барилга барьж, зам тавьж байхад, зарим нэг нь ямар нэг зүйлийг судалж, шинээр нээлт хийж байв. Гэвч түүний зүудэнд бодит байдлаас арай өөр нэг зүйл нь энэ бүх зүйлэнд ганц л хүн энэ олон зүйлсийг хийж байгаагаар харагдаж байсан юм. Тэр бүгдийн дунд аригууныг өөр нэгэн зүйл анхаарлыг нь татав. Энэ бол тэр өөрийн ирээдүйг янз бүрийн хувилбараар олж харсан байдал юм. Тайзан дээр дуулах аригуун, өвчтөе хүмүүсийг эмчлэх аригуун, ширээний ард сум ямар нэгэн зүйлийг шамдан хийх аригуун, бяцхан хүүхдүүдэд хичээл зааж буй аригуун гэх мэт янз бүрийн зүйлсийг оролдож хийж байгаа аригуун байлаа. Нэг л мэдхэд өглөө болж нар банджээ. Аригуун өөрийн зүйдээ ямар учиртайг бодон хэсэг хэвтэв. Одоо түүний дотор ямар нэг зүйл хийх хүслээр дүүрэн байлаа. Тэрээр орноос болсон өөртөө "Би чаднаа" гэж хэлээд өөрийгөө хайх аялалд гарлаа. Тэрхүү явдлаас хойш олон жил өнгөрчээ. Гэвч нэгэн харамсалтай явдал эд шидийн нууранд тохиолдож гин. Нуур ширгэн алга болсон байв. Хүмүүс яг л зүг чигээ алдсан мэт юу хийхээ мэдгүй эд шидийн нуурнаас өөрсдийн ирээдүйг олж харахгүй л бол юу ч хийж чадхаа болсон байлаа. Тэр үед хүмүүс аригуун охины талаар цуу яриа шивэр авир ярих болов. Аригуун нууранд өөрийнхөө ирээдүйн дүр зургийг хараагүй гэлээ. Өөрт нь ирээдүй байхгүйг мэдрээд энэ тосгоноос явсан байх хэмээн ярьж байхад зарим нэг нь аригуун нууранд туссан өөрийн дүрсийг цагаан цаас мэт гэж хэлж байсан юм. Юу ч хамаагүй зурж олоо. Өөртөө зөндөө боломж байгаа гэж ярьж байсан хэмээн ярилцсан байлаа. Нэгэн өдөр аригуун өөрийн төрж өссөн тосгондоо ирлээ. Түүнийг харсан тосгоныхон уулаг галзцааж байв.
тэдний нүдэнд хэдэн жилийн өмнө нууран тусан тусгалаа хараад аврал ирсэн харцаар ширтэж байсан охин байхгүй байлаа. Нүдэнд галт бадарсан, өөртөө итгэлтэй сайхан бүсгүй болсон байв. Хамгийн гол нь арийг нь аз жаргалыг олж чаджээ. Тэрээр өөрт байсан боломжийг ашиглаж чадсан байна. Олон жилийн турш хийхийг хүссэн зүйлээ хайж олоод одоо тэр хинээс ч илүү гэрэлтсэн инээмсэл тодруулсан байна. Магадгүй эд шидийн нуур гэж ерөөсөө байгаагүй байх. Магадгүй хүмүүс тэрхүү нууранд өөрийн харахыг хүссэн зүйлийг хардаг байсан байх. Магадгүй хүмүүс өөрсдийгөө ганцхан боломжоор хязгаарлаж байхад тэдэн нар дундаас арийг нь өөрт байгаа боломжоо олж харсан байх. Магадгүй бид нар бүгдээрээ өөрсдийн сэтгэл дотор эд шидийн нуурыг агуулж тэрхүү нууранд байж болох ирээдүгээ харддаг байж болох юм. Тэр нуур бидний мөрөөдөлтөд хүрэх хичээл зүтгэлийг харуулдаг байх. Гэхдээ ямар ч байсан хамгийн чухал зүйл бол бид үр дүнд нь аз жаргалтай байж инээмсэглэх ёстой. Тэрхүү үр дүнд хүрэх гэж магадгүй хэцүү бартаатай замыг туулах ч гэсэн түүний төгсгөл нь бидэнд асар их боломж бололцоо байгаа. Гагцгүй чи өөрийгөө энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэх ёстой. Яг л аригмын охин шиг аз жаргалыг өөрсдөө бүтээгээрэй. Чи чадна.